яамдын хооронд юу яригдж байна? Улс төр гэдэг юм уу Монгол улсын макро эдийн засгийн сарл чагсаалтад Монгол орны нэр орно гэдэг нь бол байгаа болохоор ерөнхийдөө үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд оролцох. Монголоор дүүрэн популистуудад өрсөлдөө орлын дунд гарсан. Өөрөөр хүний эрхчлэн хөл бусаар шууд алдчих. Тусантаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн ерөнхийлөгчөөс санал орж ирээ. Тэгээд үндсэндээ энэ за ер нь энэ 21-р зууны олон улсын харилцаанд олон зоримог алхмуудыг хийх шаардлагатай. 2009 оны 10 сарын 6-нд оюутлогын гэрэл зурсан баггүй. Үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эх өнцөг манай нэвтрүүлгийн дугаар үгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Цол Жаргал. Сайн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр Цол Жаргал бит хоёр гишүүний бит хоёрын одоо ярилцах сэдв энд байна. Цаг үеийн асуудлаар. За тэгээд би нэвтрүүлэг эхлэхийн өмнө зочноо та бүхэндээ бас товч танилцуулъя. За Цол Жаргал гишүүн инновац за улсын их хурлын гишүүн инновац захин бодлогын байнгын хорооны дарга ийм ирхэн байна. За тэгээд бас нөгөө их хурл дээр байгуулагдсан олон тийм ажлын хэсгүүдэд 6 гэсэн баха тий орж ажиллаж байгаа юм байна лээ. За түүний одоо боловсрал ажилласан байдлыг танилцуулъя. За Санкт-Петербург хотын уулуурхайн дээд сургууль нефтийн инженер мэргэжлэр 2004 онд төгссөн. Токиогийн техникийн их сургуулийн химийн инженер мэргэжлэр төгссөн. За МАК компанид төслийн инженерээр ажиллаж исэн. За дараа нь Даян дэлхийн ногоон хөгжил байгууллагад ажиллаж исэн. За одоо их хурлын гишүүн болтроо энэ нүүрс ассоциац гэж одоо олон нийтийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн ийм ирхэн байгаамаа. За тэгээд Цол Жаргал гишүүн бол одоо манай нэвтрүүлэгтээ байнга хамтран ажилладаг. Бид хоёр бол бараг л одоо 6 жилийн өмнө анх одоо нэвтрүүлэгтээ урьж ингэж ярилцжсэн тий нэг жижигхэн ийм инженер борхоо байдаг байсан. Тэгээ өнөөдөр ийм том карьер хийгээд их хурлын гишүүн болцсон байна. За тэгээ тэрнээс хойш бид хоёр бас за энэ бараг 6 дахь удаагийнх нь уулзалт бахаа гэж ингэж бид хоёр сая яриад сууж байлаа. Тэгээд дахин баярлалаа. Энэ одоо төрийн энэ хүнд ажлаас одоо цаг гаргаад ирсэнд баярлалаа. Тэгээ. За тэгээ хоёулаа ярилцсандаа оръё. За эхний асуулт. Та нэг сошиал дээр ингэж ütсэн байна лээ. Иргэн тойронд улс төр бизнесийн гурвалжин дөрвөлжин бүлэглүүд байна. Энд нэг автчихгүй шиг явнаа гэлээ нэг тим юм байсан. Энийхээ учрыг тайлбарлаач. Шинэ гишүүн болоод ер нь яг сошиал дээр нууц төрч дээр хараад байхад манайхан айгүй их талцсан. Тэгээд талцахтаа зарим нь хамаатай, зарим нь хамаагүй мөртлөө аль нэг рүү ингээд заавал орж талцдаг. Тэгээд хаа байсан 10 20 жилийн өмнөх улс төрчтэй юмыг гаргаж ирээл энэний хүн тэрний хүн гээл тэгэл ингээд гурвалжин дөрвөлж хуваагдсан. Тийм л юм хаасаагүй байна. Тэгээд би одоо хин аль нэг улс төрчт нь өртөө биш, хин нэгнийх нь фракц болж явсан биш. Тийм ээ. Тэг ингээд дагаад хуулирах юм бол нэг юм сонирхлын бүлэг рүү л орчих годлах юм л л. Тэгэхээр тэрийг ихсэн ойлгож иж ер нь ямар нэгэн хөдөлгөөн одоо хийхгүй бол зүгээр нэг ингээд тухайн үеийн юугаар бол тэн нэгэнд ашиглагдаад тэгээ заавал ингэж хуваалц талцмааргүй шүү дээ. Тэ нэг хайхтар туршлагатай улс төрчч биш. Мэргэжлийн ажлаа хийгээд орж ирж ирсэн болохоор энэ хуулиуд дээр янз бүрийн ажлын хэсэг яригдж байгаа сэдвүүд дээр жоох объектив мэргэжлийн байдлаар голоорны хууль гэсэн тийм л бодолтой байгаа. Танд яаж ажиглав? Тэр нөхдүүд чинь тэр намаараа ингээд нийлээд талцаад байна уу? Эсвэл тэр манан бүлэгч гээд нэг яриа байдаг. Үнэхээр тэр манан үүсцэн байд юм уу? Ямар вэ? Одоо харж байгаагаар бол яг нам гэдэг бол бодлогын байгууллага тийм ээ. Гэхдээ намаас илүүтэйгээр ингээд нам дамжаад сонирхлын тийм бүлгүүд нөлөөлөлд бол байна л гэж бодож байна. Тэгээд тэр нь ч нэг хайхтар муухай ч юм биш л баг.
амьдрал явж байгаа янз бүрийн сонирхолтой хүмүүс байгаа шүү дээ. Танай нам чи одоо бүлэг байгуулж чадаагүй тийм ээ. Тэгэхээр одоо дотроо ажиллаа гэдэг юм уу яаж ярилцдیں۔ Таад бүлэг байхгүй зөвлөл гэж байгуулсан. Улсын их хурлд хүн намын зөвлөл гэж бий. Тэгээ яг бид нар хэдийгээр бүлэг байгуулж чадаагүй ч гэсэн 8 гишүүн гэдэг бол бас нэлээд жин дарах хууц тийм үуч. Тийм болохоор хоорондоо одоо асуудлаа ойлголцсон, мэдээлэлээ солилцсон. Яг л бүлэг ажилтдаг зарчим шиг хурлаа хийн зөвлөл, хүн намын зөвлөл гэдэг өөрөөсөө бас тэрэндээ тохирсон журамтай тэгээ ажиллаж байгаа. Нэгд өдөр болгон оролцдог. Тэгээ одоо энэ аливаа хууль улсын их хурл дээр нь хэлцэж байгаа асуудлаар намын бүлгүүд маань бол тийм санал дүгнэлт өгдөг тийм ээ. А бүлэг маань одоо та бүхний бүлэг тийм ирэх хэмжээ байна уу таад? Бид нар өөрсдөө бол ингээд нийлээд чинь хүн ер нь нэвдэлд нэгдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр утгаараа бид нар нийлээд санал дүгнэлтээ өгнө. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Яг тэр зүгээр их хурлын юуны дагуу одоо дүрм журмын дагуу аль биесны бүлэг биш л байхгүй. Тийм байна. Гэхдээ яг бас хурлын цаг аваад өрөө мөрөө аваад ингээд яг явж байгаа. За тэгээ хоёулаа энэ цаг үеийн асуудлаар ихээр одоо аливаа нэгэн сэдвт баригдахгүй гэсэн үг л дээ. Ер нь бол өргөн хүрээнд ярилцж болно л гэсэн үг. Тэгэхээр хоёулаа одоо энэ их хурл дээр орж ирсэн хилцэгдэж байгаа ч гэдэг юм уу тийм асуудлуудын талаар л би танаас асууж тодруулъя гэж бодсон юм. Тийм. За эхнийх нь энэ төсөв. За тэгж жагаад нэг эрүүл уруултаа та бүхэн чи батлаа явууллаа. Тэгтээ засгийн газарт үүрэг өгөөд наадха 12 сард дадтгал оруулж ирэх шүү гэсэн ийм даалгавартай одоо тийм төсөв баталсан тийм ээ. Яагаад ингэх болсон юм? Төсөв хэтэрхий их тэлж байна. Тэгээд одоо 3.4 их нэдийг хэмнэх боломж байна гэдэг нэг хэсэг гишүүд гаруй хэсэг цуглуулад хөдөлгөөн болсон шүү дээ. Тэр бол илэрч байгаа. Хурал дээр эсрэг байр суурьтай, тэлэлтийн эсрэг байр суурьтай гишүүд бол маш олон байсан. Тэгэхээр энэ бүгдийг одоо энэ бүх хүчин зүйлийг тооцож үзээд тухайн үед төсвөө тодтохыг гэдэг тийм л галц харгалгааг л гаргаж санал болгосон л да нэрх багч бол тэрэн дэмжигдээд явсан. Миний бодлоор бол төсөв бол хэтэрхий том баг. Одоо 38% дотоодын нийт бүтээгдэхүүн. Би зүгээр тоомлж ингэж яах дуртай 40% баггүй ойролцоогоор. 100 юмны 40% нь төсөв. Дээрээс нь дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн 80% нь төр. Тийм гэсэн. 40% нэмэх нь төрийн өмчийн компаниуд томоохон сангууд. Тэгэхээр энэ улс чинь өөрөө ингээд төрийн эдийн засаг болсон. Тийм. Дээрээс нь төсөв ингэж тойрч амьдрдаг бизнес асар хүчтэй болцсон. Төсөв шимж амьдрдаг. Тэр төсөвөөс шийдвэр гаргаж төсөв тойрч амьдрдаг төр хувийн хөвшил гэдэг нэг гоё нэртэй. Тэгвэл тэр чинь ингээд нөгөө намын найз нар, дарга нарын найз нарын компаниуд хамгийн дөрөнд хүртэнэ. Тэгэхээр энэ бол шимэгч эдийн засаг. Ерөөсөө чөлөөт эдийн засаг биш шүү. Тийм болохоор зүгээр би хувьдаа төсөв бол 40 биш, тэг дундуур нь хөрөөдөж одоо 20% болгох. Мэдээж энэ жил болж тийм боломж байхгүй л байх. Тэр тийм зорилгыг бол бид нар тавих шүү дээ. Эдийн засгийн төрийн хэмжээг 80 биш 40% болоо бас яг ингэж тэг дундуур нь одоо нэг Аргентины юу шиг ингээ хөрөөдөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энэ улсад юу ч өөрчлөгдөхгүй. Ягаад гэвэл төсвөөс тижээгдэг төр тойрсон бизнес гэдэг бол мөнгөний улс төр. Ийм юм явж явах тэр шударгаас нөгөө юуны сонгуул Монгол, ардсан сонгуул Монгол байхгүй ч хэцүү шүү дээ. Тийм болохоор төсөв бол их байна гэдэг тэр нэг санал нэг баг. За тэгээд энэ төсөв батлахад явцыг одоо тэр та бүхэн тэр конопо дардаг процессыг их төвшин гишүүн бас нэлийн шүүмжилсэн. Шүүмжлэх хийжлээ бүр улаан цагаа хийсэн. Одоо нэг их хурлд хэд дахин сонгогдсон том одоо сайд болцсон нөхдүүд чинь ингээд шатан дээр зогсож байгаа чи наадхаа бити одоо чи наадхаа тар гэдэг ингээд байдсан байлээ гэж. Тантай тийм юм болж юу? За яг чи хүн өөрийнхөө нэг дэмжиж байгаа ямиг одоо бусдаа уриалгах маягийн юм бол зөндөл байдаг юм байна лээ. Тийм тэгээд
дэр нь ч гэсэн бас байж болох юм баг. Би одоо энэ ч үнэхээр сайн юм шүү нөхдөө дэмжиж өгөөрөө энэ төр гэсэн юмнууд бол байгаль юм лээ. Зүгээр тэр хүн тэрийг тусгаж аваад хийн үгүй юу гэдэг нь бол хувийн шийдвэр байх шүү дээ. Тийм ээ. Тэр улсын хурлын гишүүн одоо тийм би даасан шийдвэр гаргахгүй бол ямар юмных нь иргэдийн төлөөлөл байх те. Энэ за та тэр нөгөө инновац зохион бодлогын байнгын хорон дарга. За эндээс надад асуулт байгаа юм. Та хэлсэн байлийн төрийн байгууллагууд энэ цахим шилжилт хийгээд бас аваа болчихжээ. Янз бүрийн програм энэ төр ашигладаг болчихжээ. Гэхдээ зардал их өндөр байна. Бараг 1 тэрбум төгрөг гэсэн үү? Их 80 гэсэн тий. Энэ л одоо програм хөдөлж авсан байх юм. Эднээсийн үр ашиг одоо энэ нөгөө зарсан мөнгөтэйгөө тэнцэж гэнэ үү гэдэг асуулт гарч байгаа юм л да эндээс. Яг уу үр ашиг гэдэг том зургаараа харах юм бол энэ улс чинь захимжцсан. Нилээн сайн. Хурдтай явцсан. Тэгээд олон улсын тэр зэрэглэл бас нилээн өссөн. Тэр утгаараа бол үр дүн бол байна, тийм ээ. Үр ашиг одоо efficiency хэр байна вэ гэдэг нь бол асуултын нэмдэг шүү дээ. Тэр олон програмуудаас ашиглахдаггүй програмууд маш их байна. Адилхан функцтэй програмууд ингээд төрийн байгууллагууд тал талбар. Та тэр програм болгоны татчавч ашиглалтын шалгасан юм уу? Гүйгүй. Би асуулга тавьсан. За. Асуулга тавьсан лист байгаа надаа. За. Тэгээд тэр 900 тэрбум гэдэг бол сайд хэлсэн л дээ хурал дээр. Ийм. Тэгээд яг нийтдээ хэдэн төгрөгний программыг одоо цахим систем юмыг аваад худалдаа авалт хийсэн бэ гэдэг эцсийн хариу одоо болтол гарч ирээгүй байгаа. Байнгын орооноос бол асуулт тавьсан. Энэ бас тэр олон системэд бүгдийн цуглуулж дүүрэн л хугацаа орчих шиг байна. Одоо урьдчилан байдлаар надад бол мэдээлэл байгаа. Энд чинь одоо их 80 төгрөг маань хэдэн оноос эхэлж байгаа өнөө хүртэл юм уу? Ямар учиртай вэ? Одоо байнгын ороо 2 дахь удаагаар 2 дахь парламент дээр л захин байнгын ороо гэж явж шүү дээ. Тий. Тэгэхээр одоо өнгөрсөн 6 жилийн зарлага юм биш үү? 5 жилийн тий. За тэгээд юу байгаа? Ийм одоо давхцсан үр ашиггүй худалдаа авалтыг хязгаарлахын тулд нийтийн мэдээллийн технологийн тухай хууль дээр 29 дугаар заалт байдэ. Тэр нь болохоор төрийн байгууллага ингээд захим систем худалдаж авахдаа салбарынхаа яамнаас зөвлөмж авах шүү дээ. Тэгээд тэр зөвлөмжийг авдаг байгууллага ховор байна. Тийм болохоор байнгын орооч хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй шүү дээ. Тийм болохоор энэ 29 дугаар заалтыг хэрэгжүүлээ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Өнөөдөр яг тэр хуулийн хүрээнд бид нар бас үдээс хойш сонсгол юм. Байнгын ороон дээр зүгээр ажил хэргийн олон нийтэд зориулсан юм шиг. Гэхдээ эдгээр чинь нөгөө тэр нөгөө ил тодын хууль үлээ тэр юм уу нөгөө сайт майтан дээр нөгөө шилэн дансны хуулиар байршуулж явах хэрэгтэй тийм үү тэр худалдаа авалтуудаа тий. Тэр нь хэр байд юм бол доо. Тэр тавигдчихлаа баг. Зүгээр тэр мэдээллийн технологийн үйлчилгээ гэдэг нэрийн доор одоо юунд тоног төхөөрөмж, юун захин програм тэр чинь бас сайн мэддэхгүй. Тэгээд энэ төсвийн ангиллал дээр задлыг гэдэг саналыг бас хилэлцэж байгаа. Тэгэхгүй бол ингээд нөө бөөнөрөө л орж ирдэг юм байна шүү дээ. Төсөв бодож байгаа хүмүүс чинь бас өөрийнхөө одоо зардал мардал юм хааш нь нэмж хасч шингээх үү аль дээр нуух уу гэдэг юмнууд бодд юм байл л дээ. Ядаж энэ салбарын юмнууд бол зориултаараа тусдаа тодорхой байх ёстой гэж бодож байгаа. За энэ нэг асуудал одоо энэ танай байнгын хороонд хамгаалагдах байлгүй энэ интернет нэмлэг энэ юунуудынх үйлчлүүлэгчдийн мэдээллийг алдсан тухай зүйлүүд шуугж байна. Та тэгсэн чинь нэг жиргэн дээрээ энэ бол зөвхөн олонд мэдгдсэн ганцхан тохиолдол шүү гэж хэлсэн байлээ. Энд ч тэ бусд нь бас зөндөө алдагдсан юм болж байна юм чинь. Тийм үү? Одоо нэр усыг хэлж болохгүй юм чинь. Нэр усыг хэлж болохгүй. Ямар ч сан. Тийм. Бид нар сонсчлээсэн баг Монголын иргэдийн юунууд 2 жилийн өмнө юм алдагдлаа. Тийм. Тэр хар веб гэж байна л да сүдрийн. Одоо хар захын маягийн. Тэгээ тэн дээр ингээд санал тавьсан зарагдж идэг гэдэргээд ярьдаг шүү дээ. Тэр нь бол бас бодтой. Тэгээ бүх нийтээр тийм замбраг бол биш л дээ. Дээрээс нь янз бүрийн байгууллагын
бүр зорж ингэж Монголын мэдээллийн системийг довтлсон тийм тохиолдлууд байна. Тэгэхээр тэр нь одоо тийм бүр зохион байгуулалттай бүлэглэлийн хакерын халдлага байна. Дээрээс нь зүгээр ийм хортой кодууд вирус тараадаг шүү дээ. Тиймэрхүү зүйлс бол бас байна. Тэгэхээр энийг хянахын тулд Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хууль баталсан. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн дагуу 3 төв байд. Нийтийн төв, үндэсний төв, зэвсэг түвшний төв гэдэг. Тэгээ үндэсний төв нь бол тагнуулын ерөнхий газар дээр байдаг төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангадаг. Тэгээ зэвсэг түвшин бол ойлгомжтой өөрийнхөө хүрээнд. Нийтийн төв нь болохоор одоо нарилжааны байгууллагууд, компаниуд тийм банк цанхууд тийш орно. Тийм. Ингээд байдаг. Тэгээд банк санхүүгийнх нь бол харьцангуй сайн. Юм байна лээ. Тэгээ ягаад гэвэл эмзэг мэдээлэлтэй учраас өөрсдөө тэрэндээс анхаарал тавьдаг, мөнгө зарцуулдаг. Тий. Тэр ерөөсөө тэрийг анзаарч бодох зохиогүй компаниудад маш олон байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс бол нэлээд тийм эрсдэлтэй нөхцөл нь бол үүссэн байгаа. Үндэсний төв тэр тусгай зориултын бол бас харьцангуй тэр чинь гайгүй юу? Гайгүй. Тийм тусгай хийх ажил бол хийж байгаа. Нийтийн төв дээр хүчин чадал муутай, тоног төхөөрөмж нь маш сул ийм байгаа. Энэ ерөөсөө байгуулагдаад 1 жил болоогүй тийм байгууллага. Тэгээд өнгөрсөн жил бол ямар ч байсан хуулийн байгаад ингээд гаргацсан. Төсөв хангалттай зарцуулж ингэж тоногдолж амжаагүй л байхгүй. Тэрнээс хүмүүс бол ажиллажлаа. Тэгээ одоо энэ жилийн 4-р удирлаас олон улсын байгууллагын ухаалаг засаг гэх төслийн хүрээнд тэднийхээ нэлээд тоногдлын юмнууд бол аавна. Тэгэхээр бол сайжрах байх. Хувийн хвшлийн кибер аюулгүй байдлыг хангалттай үзүүлдэг байгууллагууд, төрийн бус байгууллагууд бас байна. Тэгэхээр ер нь тэрийг илүү ажилуулад тэр чинь бас ингээд нөгөө хүний мэдээллийг одоо хамгаалахын тулд янз бүрийн атак хийж сул тал малыг нь олж илрүүлд юм байна л дээ. Тэгээд тэр нь ингээд хин нэгэн миний юм руу ороод авах боломжгүй учраас хязгаарлалттай. Тэгэхээр тэр болон хувийн хвшил ажиллахад бас хэцүү. Тэгэхээр тэрийг зохицуулалтын хувийн хвшлийг адилхаар одоо нэвтрүүлэх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй байна. Тэр тохиолдолд ингээ хувийн хвшлийн юунууд кибер аюулгүй байдлын үйлчлэгээ нэвтрээд ирэхээр энэ нийтийн төв бол тэднийг арга зүгээр хангадаг, зохицуулдаг, одоо тийм зохицуулах ороо шиг тиймэрхүү ажиллах нь илүү зохимжтой болов. Тэрнээс биш энэ олон компаниг тэнд нэг офис сууж агаад аюулгүй байдлыг хангана гэж байхгүй. Тэгээ хоёрт нь энэ хүмүүсийн нөгөө хэрэглээний соёл гэдэг юм маш мууштай манайх чи. Янз бүрийн мессеж очихоор дараад орчдөг тий. Имэйл зэвэл хортой юмуд орчдөг. Тэр жижиг сажиг ийм хортой код вируснууд чинь зарим нь бол цаагаараа өргөн масст ингэж тарж мэдээлэл цуглуулж агаад бас тусгай зорилгоор анализ хийж ашиглах үр дүнд ч хүрч байна. Тэгэхээр кибер аюулгүй байдал дээр бид нар их анхаарах хэрэгтэй. Нийтийн боловсролд их анхаарах хэрэгтэй болсон юм байна. Тийм байна тий. Тэр одоо тэр олон нийтийн биш одоо хувийн компаниуд нийлүүлээд тэр энгийн сэр үргэлээ юу гэлээ та нийтийн төвд юм байрлуулж байгаа бол тэднээсээс эн чинь тэр татвар матвар аваад тэр юуг тэнийг тоног төхөөрөмжийг сайжруулж болмоор юм шиг. Нийтийн төв бол эмзэг байдлыг илрүүлээд одоо ирж байгаа халдлага кодуудыг анализ хийж байгаа сервер дээр. Тэгээ хоёрдугаарт нь зориудын юм тест хийгээд тэгээд танах бол нэвтэрч болох боломжтой байна. Эмзэг байдал нь илрүүл зөвлөмж өгдөг. Тэгээд нөгөө байгууллагууд бас үүрэг хүлээгээд ийм тайлан аудит оруулдаг. Эмзэг байдлынхаа талаар тийм л үйлчлээ. Тэрнээс биш бүгдээрийн тэнд хянаад зорж бол байхгүй. За ойлгомжтой. За та энэ аж үйлдвэрлэлтийн байнгын хорооны гишүүн. За энэ талаар асуух асуулт байна. Одоо энэ хамгийн том юм нь энэ нөгөө сайн шондын нефт нэрх үйлдвэр. Тийм та нэг юм дээр одоо сошиал дээр би харсан энэ үйлдвэрийн одоо энэ барих явц маань өөрийгөө иддэг тийм шат руу орсон байна гэж хэлсэн байлээ. Тийм тэр одоо юу гэсэн үг вэ? Тэр одоо ирээдүгүү гэсэн үг үү? Юу гэсэн үг вэ? Ашиггүй юм уу? Мега төсөл, хит том төсөл өөрийгөө иддэг тийм сонин аран шинтай. За тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр төслийг хэрэгжүүлэх
Тэгэхээр эдийн засгийн хувьд утгагүй, хэрэгжүүлэхгүй байх юм бол бас утгагүй. Хийж дуусгахаас өөр арга Нэгэнт эхэлсэн юм чинь. Нэгэнт эхэлсэн. Ийм нэг сонир үзэгдэл байдаг. Тэрний юутай холбоотой гэхээр төрийн менежмент муудаа биш юм аа. Төр муу менежмент бишээ гэдэг хүмүүс их ярьдیں۔ Тэгтээ тэр хүн чин сэтгэлээсээ хий гэж бодож байгаа боловч нөхцөл орчин нь өөрөө улс төртэй холбоотой учраас төслийн хугацаа хэтэрдэг, зардал өсдөг. Тэгээд Монголын улс төр, Энтекийн улс төр хизээ нөгөө зээлийн санхүүжилт орчихгүй. Тэгэхээр хугацаа хэтрэх тусам зардал өсөд лээ, тий. Ингээд талдаа орцсон төсөл зогсоочих юм бол тэр асарын мөнгө утгагүй болно. Одоо дээрээс нь Тамсгаас наашаага нөгөө дамжуулах хоолой бариад бараг дуусчих. 600 км гэлээ. Биш. 600 км, 600 сая доллар өртөг та. Тэр урт нь бас тэр авцсан байлаа. 500. Тэгээд зогсоочих юм бол болохгүй. Дуусгах хэрэгтэй. Дуусгахаар зэрэг ингээл зардал өсөөл яваад байх ийм хэцүү байдалд орсон юм л. Тэгэхээр одоо энэ бол одоо өөрийгөө идэнэ гэдэг юм. Тий, өөрийгөө идэж байгаа том төсөл. Тэгэхээр одоо миний бодлоор бол ямар ч байсан энийг хурдан л дуусгах хэрэгтэй. Том эрсдлүүд нь бол мэдээж түг үед байхгүй. Газрын тосыг өнөөдөр гял сайгаад үлдэр барьж байгаа хооронд олборлцдог тийм зүйл байхгүй. Одоо тэнгэр харж үзээд тийм л тэр бас нэг Монгол маягийн төслийн менежмент юм бол одоо тэнгэр харж үзэх байхаа ингэж нефт олчих байх гэж боддгийм юм уу мэдгүй. Тамсгийн юун дээр бол чинь сая тонн хамгийн ихэндээ гаргаж ирсэн. Одоо нэг 400 мянган доллар гарч байгаа мэт л шүү дээ жилдээ. За яг олборлолтоо эрчимжүүлэхэд сая өрх юм уу? Сая 500 болж иж үйлдвэр ажиллана. Тэгээ түүхэд бас олж чадах уу гэдэг асуудал яригдана тий гаднаас. Тэгээ одоо их усөр хэцүү эдийн засгийн төслийн мөнгөнд нэлээд хэцүү. Тэр хятадын ямар Тамсаг ямар компани билээ тэнд олборлолт хийж байгаа. Дайчин Тамсаг тий. Тэд нар чинь одоо сая гаруй тонныг олборлож байгаад юу болчлоо гэж байна шүү дээ 300 болчлоо. Тэр шалтгаан нь юу байгаа? Тэр юм нь ховордсон юм уу? Эсвэл энэ одоо тэнд нутгийнх нь нэг баахан эсэргүүцэл хийгээд байна шүү дээ. Тэрнтэй холбоотой юм байна уу? За би бол аль алиндаа холбоотой л гэж бодчих. Тийм үү. Яг уу тэдний хувьд тэр сая тонн 300 мянган тонн чинь том тоо биш шүү дээ тийм ээ. Цаад компанидаа бол тийм. Цаад компанидаа бол тий. Тэгэхээр одоо ач холбогдол бага хөгжөөн л гэсэн үг байна. Тэгээд ач холбогдол бага хөгжөөтл наан басигээл нөгөө зам момын боож тавиад ингэж гарч чинь. Ямар л ойлг байх тий. Яагаад ингэж үгээд энийг одоо энэ засгийн газрын хариуцуулсан тэр компанитай ярьж байгаа юм байна уу? Танд ямар мэдээлэл? Байлгүй байх уу. Тэгээд нефтийн олборлолтоо нэмэгдүүлээ барай гэл. Аж үйлдвэрийн байнгын орон дээр сонсол хийж яхад бас ярьж лээ. Ер нь бол олборлолтоо нэмэгдүүлээ. Цаадалтайгаа ярьж байгаа юм байгаа юм байна тий. За энэ нөгөө түүхийн хэд маань бас тийм байгаа гэсэн. За бомбын сэргэлт тэгээд за энийг хоёлаа нэг нүүрс мөрстэй холбоотой учраас сүүл рүүгээ тавьж байгаад ярих гэж бодсон юм аа өөртөө чинь. За энэ нүүрсний биржийн худалдаа за тийш орчих байх. Энэ Эрдэнэс даван толгой дээр нэг нүүрс нь угаах үйлдвэр, боловсруулах үйлдвэр чинь саяхан ашиглалтанд орлоо яалаа. Одоо тэр маань Эрдэнэ таван толгой маань бүх нүүрсээ тэгж боловсруулж гаргаж гэнэ үү? Эсвэл одоо ямар байдалтай байна? Тэр чинь 10 сая тонны хүчин чадалтай жилд баяжуулах үйлдвэр. Тэгэхээр одоо 30 сая тонн нүүрс олборлоо гэхэд 10-ыг нь баяжуулна гэсэн. 3 үетэй байгаа шүү дээ. Эхний үйлдвэр нь. Одоо бүр том төсөл нь бол 3 удаа ингэж бариад нийтдээ 30 сая гэсэн тийм төсөл байдаг. Гэхдээ одоо хоёр дахь нь баригдах уугүй юу, хизээ баригдах уу гэдэг бол мэдэхгүй. Одоо эхнийх нь бол ямар ч ажиллаад эхэлсэн. Ажилтнанд орсон, ажиллаад эхэлсэн тий. Тэгээд энэ над үйлдвэр чинь бол нүүрсний офтек гэрээгээр санхүүжигдсэн 300 хэдэн сая лээ 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай тийм үйлдвэр. Тэгээ энэ баяжуулах үйлдвэр болоод Тамсгаас Алтан ширээт рүү сайн шандын дишээ дамжуулж байгаа нефтийн хоолой хоёрыг бүгд найрамд Хятадд улсын Норинко гэдэг компани хоёулангийн офтек гэрээний нөхцөлтөөр
хөрөнгө оруулаад өөрсдөө барьж байгаа. Тэгээ нийлбэр дүн 800 орчим сая доллар болов. Тэгэхээр тэрний дараа хариу нөгөө нүүрсээр төлбөрөө гэсэн үг. Тэр нь сая банкны орон дээр өгсөн мэдээлэлээр бол одоогийн томьёогоор өнөөгийн байдлаар 74.5 доллараар 1 тонны тооцож байгаа юм байна. Тийм одоо фикс үн өгсөн юм байна цаад бол та. Хэлбэлцэлтэй. Тэр нь тухайн цаг өнөөдрийнхөр бодохоор 74.5 доллар гэдэг бол эх жилийн төсөв дээр жишээ нь 149 доллараар нүүрсээ борлуулна гэж орж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр цаад бол тэрүүгээр өгөх үү те? Үгүй шүү дээ. Хямдхан л өгнө гэсэн үг байхгүй. Яг л мөнгөний аваад үйлдвэр барьсан. Тэгээ хүн урьдчилаад мөнгө өгж байгаа юм мэдээж хямдралтай байдлаар л дараагийн намж таарна. Тэгээд тэр цаашдаа ер нь том хэмжээний оптик гэрээний хэмжээг үнэн дээр жоохон боломжтой байхгүй бол нүүрснийхэн үнийг ингээд унгаагаад авах хэрэгсэлтэй. Хүний өмнө амлалт өгсөн хүлээлт тавьсан. Тэр хугацаагаа дуусвал тэгээд хямдар хөөсөөр аргагүй болж байгаа юм. одоо Монгол улс чинь жилд нэг 80 сая тонны гаргаж байгаа гэж байгаа юм. Тэгээд тэрний чи одоо хэдэн эрчим хүчний нүүрс, хэдэн одоо нөгөө дундын нийтлэг гэдэг үү, хэдэн одоо яг нөгөө коксчих сайн чанарын нүүрс гэдэг юм. Уурхаан олборлолтыг ингээд чинь ингээд янз янзын чанартай нүүрс байгаа шүү дээ. Тэгэхээр та ингээд коксчих руугаа ахиухаа яваад хатах юм бол гарч байгаа нүүрс чинь дийлхэн коксчих л байна. Одоо бол тэгэл энэ Эрдэнэс 5-7 гаргаж байгаа нүүрсний 80 гаруй 90% нь коксчих нүүрс байна. Тэгтээ ингэж удаа явж чадахгүй. 2000 энэ 25 онд жишээлбэл одоо нийт олборлсон нүүрснийх нь 50% нь өндөр чанарын коксчих нүүрс, хатуу коксчих нүүрс. 30 гаруй нь болохоор 3.1 коксчих нүүрс гэж ядтууд ангиддаг. Тэгээ сул коксчих нүүрс. Тэгээд 10 гаруй нь эрчим хүчний нүүрс гарах. Энэ хэмжээ 30 саяас 40 сая болоод явах юм бол нөгөө 50% коксчих нүүрс нь 45 руу орж буурна. Тэгээд ингээд одоо ирэх жилүүдэд чинь уурхаан олон хэсэг байгаа шүү дээ. Ирэх жилүүдэд ер нь бол яванда бүрэн коксчих нүүрснийх нь хэмжээ нь талаасаа доош ороод 30% руугаа ороод сул коксчих нүүрсний хэмжээ нь 50-60% руу 50% руу ороод тэгээд эрчим хүчний нүүрс нь 10%. Иймэрхүү явах байх гэдэг нь та юун дээр үндэстэй гэж хэлж байгаа. Энэ юуны ер нь уулынх нь ажлын төлөвлөгөө, эрхчлүүдийн төлөвлөгөө тий. Тэгэхээр зэрэг одоо том хэмжээний олборлолт явуулаад бид чинь олборлолтоо нэмэх л тийм зорилго тавьж байгаа шүү дээ. Борлуулалтаа нэмнэ. Тэгэхээр ингээ 30 сая, 40 сая, 50 сая тонн олборлоно гэх юм бол ер нь бол баримжаагаар хэлгээд хүмүүс ойлгоход 3% авах хэрэгтэй. 3 өөр нүүрс гарна. Ойролцоо хэмжээтэй. 3.1 нь бүрэн кокс чинь, нөгөөх нь сул кокс чинь. Тэгээд эрчим хүчний нүүрс. Том хэмжээний гэрээнүүдээ бас тиймэрхүү байдлаар хийж явахгүй бол одоо нэг том гэрээг цаад газар бол тэр коксчин лавмаар үйл гэдэг байлгүй бодвол тийм үү те. Тэгэхээр коксчихыг нь том гэрээ хийчих юм бол бид нар нөгөө бусад хэрэглэгчтэй юм зарж чадхаагаад зөвхөн тэрийг авах юм бол ордоо ивдээд. Тэгээд нэг ингээ мүлжчихсэн юм чинь нөгөө талын авах боломжгүй болоод эдийн засаг дутахгүй болоод сүүлд нь хаях. Тийм үр дүн төрдөг байхгүй илүү их ашигтай технологи зөрчих юм бол. Тэгэхээр ийм аль алийн борлуулах бодлоготой байх шүү дээ. Тэр Эрдэнэс 5-7 дээр байгуулагдсан 10 сая тонны өвчин чадалтай боловсруулах үйлдвэр маань алийг угаагаад байгаа юм. Алийг боловсруулад байгаа юм. Одоо тэр 3 юм чинь. Одоо бол ерөөсө коксчих нүүрсэл баяжуулсан коксчих нүүрс үйлдвэрлэж байгаа. Тий. Одоо тэр коксчих бүрэн коксч английн нүүрсийг чулуу үнсийг нь бууруулад илүү чанартай илүү өндөр үнэтэй болгох гэсэн үг. Би ингэж ойлгодیں۔ Буруу бол уучлаарай. Одоо жишээлбэл ER компани, Energy Resource компани болохоор тэр нөгөө талбайгаа яг ингэж адилхан ухаад сайн муутай бүгдийг нь холж байгаа. Тэгээд боловсруулад ингээ гаргадаг гэж би тийм ойлголттой байдаг. Энэ зөв үү? Бусад нь ягаад тийм шаардлага тавьж болохгүй вэ? Сайн муутай нь холино гэдэг нь коксч дүржин хөөдөг нүүрс байхгүй. Хөөдөг чанартай нүүрсийг энэ тэндээс нь аваад энэ сул хөөдгийн хитрхи хийх юм бол нөгөө чанар хөөдөг чанар нь муудчих шүү дээ. Тэгэхээр нэг боломжийн хэмжээнд нь авч холж агаад тэгээд
баяжуулаад ингээд нэг жиг бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн үг. Тэрнээс биш бүгдээр ингээд хольж болохгүй л дээ. Бүгдээр ингээд болох юм бол нөгөө коксчдаг хөөдөг нүс чи хөөхөө болоод хөөхөө болчих юм бол тэр ган айлуулахад хэрэглэхэ болчихно гэсэн. Тэгээд энэ China Energy компани маань дөнгөж одоо Монголын улсын урд талд хөлийн урд талд нэг том боловсруулах үйлдвэр байгуулсан юм байна. Сая хүчин чадлаар 2 дахин нэмчлээ гэж байна. Эднийх чинь одоо биднээс ахиухан юм авах гээд ингээд юугаа бэлтгэлээ хангаад байгаа юм босууд эднэр. Биднээс ахиухан юм авах гэж биш. Ерөөсөө л үйлдвэр барьж байгаа байхгүй. Үйлдвэрээ бариад тэгээд боломжит их усүрийнх нь нэг нь бол тавтлах нүрс. Тэ. Тэд нар чинь өөрсдөө ордсоос нүрсээ аавна. Шинжээнд бас том хэмжээний ордууд байгаа. Гэхдээ тэд нар нь бол их хвчлэн эрчим хүчний нүрс. Тэгэхээр тавтлах нүрс бол ойрхон бөгөөд коксчих нүрс нь бол Шинхua Group China Energy-д бол хэрэгтэй. Тэгэхээр энэ яг аль дээр нь тулгуурласан тийм үйлдвэрлэл байгаа л да. Манайхаас бас урт хугацаанд тогтвортой нүрс авах сонирхолтой. Олон жил ярьж байгаа. Урд нь ч бас их бах хэмжээгээр авч лээс. Тийм одоо бид нар ярьдаг шүү дээ. Энэ Орос маань одоо юунаас энэ астронавтаас бүр нарийн төмөр цомбор 2 салгаар тавиад ингээд одоо энэ нүүрсийг чинь зөөдөг болцсон юм байна. Бидний гол өрсөлдөгч болчлоо гэдэг ингээд ярьдаг. Энд одоо ямар нүүрс нь голцсон байдгийг бидэнтэй өрсөлдөх тэр кокс сайн нүүрс нь байд юм уу? Эсвэл одоо нөгөө дулааны станцын нүүрс үү? Яг дийлэнх нь эрчим хүчний дулааны станцын нүүрс. Тэгээд Оросын одоо тэр хятад руу нийлүүлж байгаа кокс нүүрснийхэн техникийн үзүүлэлт нь кокс нүүрс бол бас байгаа. Тэрнийхэн техникийн үзүүлэлт нь бол манайхаас арай сул. Тэгээд яг зах зээл хятад ч өөрөө том улс. Газар зүйн хувьд ч том, зах зээл нь өөр. Тэгэхээр манай нүрс бол хятадын баруун хойд талд манай хилийн ойролцоо тэр өвөр Монголын аж үйлдвэрийн төвүүд дээр л голдуу хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр тийшээ нэг хайхтар Орос нүрс орж ирээд байх нь бол гай. Бидний бол тэгвэл өрсөлдөгч бол биш юм байна шүү дээ, тийм үү? Одоо гэхдээ Монгол ч том нийлүүлэгч болсон учраас Оросоос хичнээн ирж байна, Австралиас хичнээн ирж байна гэдэг нь тэгэл шууд биш байдлаар нөлөөлөл багтай тий. Одоо нэг хайхтар шууд нэг зах зээл дээр өрсөлдөд байгаа юм бол байхгүй. Байхгүй маань тий. Тэр богдын үйлдвэр гэдэг маань тэр ган хайлуулах одоо дэлхийн гээг байгаа. Хамгийн том үйлдвэр гэсэн үү тий. Мэдгүй магадгүй. Тий. Тэрний чинь дагаад тэр кокс үйлдвэрүүд нь тэнцэнэ байж идэм үү? Бид нар уг нь одоо энэ тэр Владивостокоор дамжуулаад Япон, Солонгосч шиг одоо сүүлд бас энтгч шиг юм яриад лээ. Ерөнхий сайд нь. Тэгэж илэрч яхаар одоо тэр бугтынхаа ямыг л найдвартай сайн түнш гэдэг л нотлол өгөн тийшэл гаргаж юмэр байх. Өөр нь тийшэл гарч байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд энэ албаны улсууд ч бас нэг яг өөр газар руу гаргачих юмсан гэсэн бодол олон жил байж та монголчууд тэгээд болчихгүй л энэ чаддаг бол зүгээр шүү дээ. Худалдаа авахчд нь олон болж лээвэл сайн л үз. Тээврийн өртгөл асуудал. Тэгээд одоо интеграшн авах байгаа бол тэр талаасаа илүү нөлөөлөхгүй бол манайхан их гүрний дундор юм тээвэрлээд явахад бол хэцүү л байна. За тэгээд одоо энэ их чухал асуудал одоо сая өчигдөр улсын хурал дээр танилцуулагдсан байна. Засгийн газар авч урж ирсэн байна. Тэр гашуун сухад ганц модны одоо тэр холболтын хийх тэр ч одоо манайхаас өргөн зэрэгээр очсон, цаанаасаа нарийн зэрэгээр очсон энэ хажуугаараа ингэ зөрөөд өндөрөөрөө ингэ зөрөөд тэр ч одоо ажаа янз юм хийцэн дээ одоо тэгээд тэрийг хятадын талын саналыг их хурлын одоо энэ хоёр намын бүлгүүдэд танилцуулсан байна лээ. Тий энэ талаар одоо тэр ямар санал цаад одоо хятадын тал манай тавиад байгаа юм. За ямар ч юм манайхан чинь өргөн зэрэгээр барьна гэсээр өргөн зэрэгээр төмөр зам барьсан тийм ээ. Тэгээд олон улсынхаа хэлцээрийн дагуу хоёулаа ингэ зөрж аль альнийхаа нутг руу орно. Монголын өргөн зам нь хятадын нутг руу, хятадын нарийн зэрэг нь Монголын нутг руу орж. Тэгээ энэ хоёр төгсгөл дээр урдаас ирсэн юмыг буулгах талбай, хойноос ирсэн юмыг буулгах талбай нь хятадын нутг дээр ингэ байх.
Ингээ 5-аас 10 км л нэвтэрч орно. Тэгээд шилжүүлж ячдаг ийм зарчим олон улсын төмөр замын хэлцээрээр. Тэр төвшний асуудал бол яг хил дээр газар нь хотгор Монголын тал руу. Тэгэхээр тэр хотгор дээгүр гүүртэй байгаа хэрэгтэй. Одоо бол 20 хэдэн метрийн өндөр далан дээр төмөр зам нь урдаасаа ирсэн байж байгаа. Манайх болохоор тэр хотгор руу норлог хойноо зогссон байж байгаа. Бид тэр хотгорыг дүүргээд гүүрээр ингээ холбогд зөрж орох хэрэгтэй байхгүй аль аль талаас. Тэр төсөл нь тэзүүн хийгдсэн. Барилга угсралтын ажлаа эхлүүлэх шаардлагатай байгаа. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм бол нөгөө барьсан төмөр замаа бид нар бүрэн ашиглана. Барилга угсралтын ажлыг хийхийн тулд бид нар зүгээр барихгүй бид нар худалдааны гэрээ байгуулж иж барина гэдэг саналыг хятад тавьж байгаа. Тэр нь болохоор жилийн 20 одоо энэ нийтлэгдсэн интернетээр нийтлэгдсэн юуны дагуу бол эхний 5 жил 27 сая тонн нүрс авна. Дараа нь ингээд жил болгон 5 сая тонн нүрс авна. 16 жил 16-аас 20 жилийн хугацаанд жилд 20 сая тонн. Тэгээд гэсэн байгаа юм. Тэгэхээр яг би сая нэг юм олж харсан тэр хэдлийн тэр дамжуулан буулгах байгууламжийнх нь хүчин чадлын тэзүүн 20 сая тонноор хийгдсэн байна. Манай төмөр зам бол 30 сая тонныг тээвэрлэх чадaltaй. Тийм гэсэн. Тийм. Тэгэхээр хэрвээ хамтарч ажиллажлаа бол бид нэр ганцхан China Energy-гийн 20 сая тонныг л тээвэрлээд дуусгачмааргүй байна. 16 жил зөвхөн тэрийг зөөх гэдэг шүү дээ. Одоо тэр хотын сал. Тийм. Тэгэхээр манай цаана үлдэж байгаа 10 сая тонн хүчин чадлаа хамтрагчтайгаа тохироод одоо хятадын гүнүр 40 гэдэг нөгөө үндсэн төмөр зам сүлжээр явна шүү дээ. Тэн дээр бас манай 10 сая тонныг явуулаа. Тэр нь бол төлбөртөө зах зээлээ зарчмаар л явна. Ийм нөхцөлийг бол хийх хэрэгтэй мэлээ. Тэгэхгүй бол ганцхан China Energy-гийн төмөр замыг нүрсийг тээвэрлэх гэж төмөр зам ажиллах нь яг өрөөсгөл. Тийм ээ. Тэр чинь юунд ардсан намын бүлэгт өгж байгаа мэдээллийг харсалтай сошиал дээгүүр зөндөл бичлэгүүд байна. Тэгээд тэрний чинь өртөх нь 280 сая $, гэж байна. Тэр одоо гүүрэн байгууламж гэж яриад байна шүү дээ, тий. Тэгээ манай тал болохоор өөрийнхөө хил доторх хэмээг манайхаа өөрөө за ямар ч гэсэн манайхаа өөрөө мөнгөөрөө санхүүжүүлнэ гэж хэлж инлээ. Тэрийг одоо за манайх мөнгөө гаргаад хаттын тал тэр барилгын ажлыг нь бол хийх юм уу? Ямар учиртай тэр. Тийм ээ, тий. За одоо ингээд нэг юм асуулт байт юм аа. Над би ойлгодгүй. Ингээд за ингээд аль аль ингээд зөрөөд ороод ирд юм байж. Тэрийг ачиж буулгах нь яа дээ? Нэг богооноос нөгөө богоо руу ингээд хөмөрчдөг юм уу? Тэр ч одоо ямар учир байд? Тэр буулгаад буцаагаад ачихл бах. Контейнертэй нүрснүүд буулгаад өргөж тавиал тэгэл ачих бах. Одоо бол тийм шүү дээ. Тэр ганц моторч манай машинууд гараад нэг том талбай дээр буулгад юм байлээ шүү дээ. Тэгээд тэндээс нь могоонд очиод явдаг тий. Тийм замаар л явах юм байна. Тийм замаар л явна. Тийм ч юм хийж явах гэж дээл гэж бодох юм одоо тэгээд. Тийм. За төмөр зам дээр за дахиад асуултууд гарах байхаа. За энэ хиймэл дагуул маань одоо та бол нэлийн шүүмжлэлтэй хандж байна лээ. Эний чинь нэг өртгөн 800 хэдэн тэрбум гэж нэг яригдал эсвэл 1.2 их 80 тэгэл нэг яригдал ингээд байгаад байгаа. Тэгэд тэр сайдын тайлбарлахтай сүулдэ залхсан уу яасан. Гэхдээ хийхгүй л байл да наадхыг чинь. Гисэн мөртрөө энэ 25 оны төсөвч чинь 2-300 сая тэрбум төгрөг тавигчлаа шүү дээ, тийм үү? Гадаадын зээлгээд явж байгаа. Тэр хэмэл дагуул зориулаад тавигдсан биш үү? Гадаадын зээл гэж ангилсан. Тэгээ одоо яг тэрийгээ тэгвэл одоо эдгээр чи удлаа хэлж байгаа явуулах гал байгаа юм биш. Явуулах гал. Тийм ээ, тийм. Гэтэ яг тэр зээл хөрөнгө оруулалтын зээл нь их хурал дээр орж ирж батлагдана л да. Тэр үедээ бас батлах уугүй гэдэг асуул яригдах байх. Тийм ээ. Би зүгээр ямар дүнэлт хийсэн гэхээр хиймэл дагуул гэдэг их том дүнтэй юм сонсогдсон. Тэгэхээр мэдээлэл авъя гэд хүмүүсээс асуухаар мэддэг хүн байхгүй. Энд чинь ийм чухал нарийн юм үндэсний аюулгүй байдал энэ гэсэн нэг тийм л яриа яваад идэг. Яг нууц юм уу гэхээр бас мэдэгдүү. Тийм болохоор хүсэл тавиад инновац захин бодлогын байнгын хорон дээр засгийн газрын хэрэг эрхлэх газар учрал сайд өөрөө иж
мэдээлэл хийсэн. Бид нар сонсгол хийсэн. Тэг ямар ч байсан нууцын ангилалтай бол биш юм байна. Ач холбогдол нь яг хөө тэр мэдээлэл үндэсний аюулгүй байдал ач холбогдолтой гэж. Тэгээд дараа нь төслийн хүмүүстэй энэ ч уулзсан. Яг хүмүүс янз бүрийн байр суурьтай байна л. Хувийн байр суурь бол хэрэгтэй гэвэл юм болгон хэрэгтэй. Өнөөдрийн Монголын байж байгаа байдал дээр тэр үнэтэй юм болвол нэг тийм шаардлагатай биш юм байна л гэж төгссөн. Одоо том тоймор ярих юм бол одоо ингээд жишээ нь цахилгаан эрчим хүчний сүлжээ шүү дээ тийм. Эрчим хүчний сүлжээг чи ингээд хэд хэдэн цахилгаан станцууд байдаг. Нүүрсний, нарны салхины ингээд. Тэрэн дээр дахиад нэг их үсээр бид нар нэмчвэл тэр бол яг нэг дотоодын нийт хүчин чадлын нэг 10 гаруй. Тэгэх юм бол яг хөр сүлжээ нийтээр бол сайжир. Хаа нэгэн газар ингээд том аюул осол болоод станцууд ундах юм бол тэр нэг их үсгэр чинь бас нэг ядч нэг гол юмнуудаа эмнэлэг сургууль хангтай. Тиймэрхүү байдлаар интернетийн холбооны нэг их үсвэртэл болгож байгаа байхгүй. Нэмэлт. Одоо л үндсэн интернет ч юм Орос хятадаас ингээд шилэн кабелаар орж ирдэг. Тэгэхээр тэр нэмэлт зүйл нь гарч ирэх юм бол одоо дэлхийн дайн болох ч юм уу газар хөдлөөд энэ кабел тасарч ирээд ингээд огт их үсвэргүй боллоо гэхэд нөгөө сансрын хэмэл дагуулаас одоо Францад байгаа нэг их үсвэрээс нь тэр хэмэл дагуул руугаа явуулаад тэр нь манай хэмэл дагуул руу дамжуулаад тэр нь наашаага бууж ирээд газрын станц дээр буугаад буцаад ингээд дамжуулах маягийн юм болох юм шиг л. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь тэр нь одоо ингээд манайхны нийт хэрэглээг хангаал нэг малчин уцаар яриад интернет хэрэглээр ийм байхгүй. Тийм байхгүй л байхгүй тийм. Ерөөсөө нийт нэг 10 гигабайт шаталтай. Ердөө байхгүй тийм. Улс бол одоо 400 яванд бол 500 болно шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг ямар үнээр юу хийх гэж байна вэ гэдгээр бодох хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ийм л дагуул хийх юм бол тэрийг илүү хян төвлөрөөр хийхгүй бол 800 тэрбум төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Тэр анар гэдэг гişүн одоо өөрөө энэ талаар нэлээд мэрэгжсэн юм гişүн. Би тэрний бас үгэнд бас нэлээд яагаад байгаа юм итгээд байгаа юм. Тэр гişүн бол 3 дахин наадах чинь за хийлээ гэхэд 3 дахин амтхан үнээр хийж болно шүү дээ гээл. Тэгээд л тий. Тэр юуны одоо нөгөө нэг Starlink шүү дээ. Тий. Starlink чинь бол бас л боломж аль хизээний угаасаа монголчууд ашиглаж хэлсэн. Тэгээд эн чинь бас нэмэлт их үүсвэр баггүй. Тэгээд яванда өөр улсууд бас юм гаргаж ирэх бах. Тэр технологиг одоо мөнгө нь байд гэсэн бодвол ер нь хэр баргийн улс хийхэр болцсон юм байл. Манай дээр бас сансар судал хиймэл дагуул хийдэг залуучууд байна. Мөнгөөр нэлээд туршлагатай хүмүүс байна. Ондо спейс сая таны ярьдаг тэр компани бас дажгүй ингээд явуулж байгаа. Гэхдээ яг хөө тийм интернет дээр хангах төвшин төрхөн дэлхийд даяар хэдэн мянган ширхгийг нам ор бид тэр гарах ёстой юм л л. Тэр нь бол манайхны нэг зориод ах юм биш. Дунд орбит гэдээ бас нэг байна. Тэр төвшөнд бол манайхан нэлээд боломжийн юмыг 5 жилийн дотор бол хийжнэ гэж ярьдсан л. Тэгэхээр үндэсний Франц Монгол хиймэл дагуулын төсөв одоо төсөл хэрэгжүүлж байгаа бол Франц Монголын сансрын хиймэл дагуулын хамтарсан хөтөлбөр ч юм уу тийм ээ. Тийм гоё юм хийвэл өстой монголчууд хэрэгтэй. Тэгээ эндээ ухсраад үйлдвэрлээд одоо өөрсдөө хөгжүүлээд тэгээ тэр нь тийм онцгой тохиолдолд дунд орбиттой одоо эх орныхаа интернет гол объектуудаа хангах чадамжтай байх. Ийм зорилго тавих юм бол бас бодтой. Тэр мөнгнөөс бага мөнгө гарна. Тэр Ондо компани нэг танилцуулган дээр бас ноддон билүү сууж исэн. Тэгээд тэд нар чинь бол яг л тэр Монгол улсыгаа одоо ийм 5G тэр сүлжээгээр л хангах тийм зорилт тавьдсан компани байлээ шүү дээ. Тий. Тэгээд тэдний одоо тэр ажил мэжлэн чухамд аль үе дээр явж байгаа. Тэд нар чинь тэрний дараа нэг Америк явал пуучмууч хөрглөгээл ингээл баярлал байсан тэг. Тий. Тэдний ажил яг одоо аль дээр танд мэдээлэл байхгүй тий. Яг жижиг юм CubeSat зураг авдаг, мэдээлэл дамжуулдаг тийм хиймэл дагуул бол хийгээд харьцангуй хэлбэр болсон. 2017 онд Монгол улс анхны хиймэл дагуулаа өргөсөн CubeSat. Тэгээд дараа нь тэр Ondo Space өргөсөн. Одоо дахиад энэ мосын залуучууд
дараагийнхаа хэмэл давлыг хөрөх гээд ажиллаж байгаа юм л. За та бас энэ нөгөө эрчим хүчний үндэсний хороо тийм ээ тэрний гишүүн тийм ээ. За одоо та бүхний ажлын эхлэл одоо ямар аль шатндаа явж байна? Эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг улсын их хурл дээр гарсан их цэцэг гишүүн ахлаад явж байгаа. За тэгээд үндэсний хороо эрчим хүчний реформын үндэсний хороог дор чанд шадар сайд дараглаад гээд ажиллаж байгаа. Ерөнхий санаа нь энэ эрчим хүчний салбар маань хөгжиж өгдөггүй, тэлж өгдөггүй, хөрөнгө оруулалт орж ирж станц баригддаггүй. Тийм болохоор реформ хийх хэрэгтэй байна. Хийх гэхээр зэрэг улс төрөөсөө айгаад хөдөлж чаддгүй юм байна. Тийм болохоор хамтарсан засаг байгуулагдсан бол аль аль намынх нь төлөөлөгчдийг оруулж агаад тэгээ зөрөгтэйгөө хийя гэсэн санаа. Тэгээ энэ хүрээнд юу ийдэх вэ гэхээр нэгдүгээрт төрийн одоо зохицуулах хороо гэж үн тогтоолдог тийм ээ. Тэр нь бол хуультай. Тэр хуулийнхаа дагуу бол мэрэгжлийн хүмүүс ингээд өөрсдөө тарифа тогтоодог байх ёстой. Тэгээд бид нар хизээч тэгж ирээгүй. Дээрээс нь улс төрийн нөлөөгөөр бариад идэг. Тэгэхээр тэр нь хараат бус ажилдаг болох хэрэгтэй. Хоёрдугаарт нь худалдах одоо борлуулалтыг бол ийм нэгдсэн төвлөрсөн байдлаар хийдэг шүү дээ. Тэгэхээр энэ зах зээл өгөгдсөн газрууд бол бөөний зах зээл гэж байна. Эсвэл холимог байж болно. Нэгэд одоо манайх чинь төрийн давамгаалалтаа монополд чинь тодорхой хэмжээг нь тэрүүгээр яваад тэгээ холимог. Тэгэхээр одоо жишээ нь үйлдвэр барих гэж байгаа нэг уурхаа дээр ингээд техникийн нөхцөл авах гэхээр их усүр байхгүй. Тэгэнгүүт нь би илүү өндөр үнээр авъя гэсэн санал тавихаар одоо авч болдог юм дийл хийдэг тийм механизмыг оруулмаар байхгүй. Тэгээд илүү мөнгө өгье гэсэн ч авах боломжгүй. Тэгэнгүүт нэг дизелийн генератораар хамаагүй өндөр үнэтэй цахилгаан үйлдвэрлэдэг байх жишээд. Тэгээд ийм хөшүүн үнийн ингээ барьцсан бодит төртгөөс намаагүй багаар барьцсан салбар чинь хөрөнгө оруулалт татахгүй учраас одоо бизнес хөгжихгүй байна л да. Хөрөнгө оруулалт нэмэгдэжээж Монгол улсад нүүрсний, нарны, салхины, усны ингээд холимог янз бүрийн их усэр бол байх хэрэгтэй байна. Жижиг дунд хэмжээний адилхан олон их усэртэй байж систем нь аюулгүй ажиллана. Тэгээд тийшээ зорихын тулд энэ эрчим хүчний салбарын энэ төр саяны дээр загвар тэгээд төрийн өмчийн компанийн засаглал тэгээд эрх зүйн орчин хуулиудаар шинжлэх ийм ажлууд хийгдэх ёстой. Тэр энэ ажлыг хийх зорилготой энэ үндэсний хороо гэдэг зүйл байгуулагдсан. Одоо тэгээ ямар ажил амжуулаад байна та бүхэн? Одоо за тэр хууль дээр ажиллаж байгаа их хурлын ажлын хэсэг тэгээд саяны энэ эрчим хүчний засаглалын тогтолцоог яаж өөрчлөх үү гэдэг гарцаал одоо шийдлээ хайгаад явцгааж байна. Тийм үү. Шууд өнөө маргаа шийдчих чадахгүй байна. Энэ сая нэг үн нэмэгдэх асуудал ярьж байгаа тэгээд сая нэг 2-3 хоногийн өмнө нэмэгдүүлж байгаагаа зарлжлаа. Нэг хороо маань тийм ээ. Тэгээд ардун болвол за үнэхээр өртөгтэй хөрөхгүй байгаа бол нэмээд авах одоо яах вэ? Би заглагаангуу сууж яхаар гээд ихэнх нь одоо дэмжиж байна. Тэгсэн мөртөө хажуугаар нь тэр наад чи хамгийн их авилгатай юутай салбар шүү. Олон баячууд өрөөсөн ийм салбар шүү. Наадхынхаа тэр удирдлага юу юм уу? Одоо менежмент гэдэг юм уу? Тэрийг сайжруулахгүй бол болохгүй шүү. Тэгжээж наад хоёр чинь үн нэмэх энэ хоёр чинь зэрэг явахгүй бол болохгүй шүү гэл тэр бол зөв шаардлага байсан. Тий. Та бүхэн бол тэгвэл одоо хайгуулынхаа шатнд л явж байгаа юм байна. Тэгж байгаа. Тэр чинь өнөөдөр гарч ирэнгүүтээ бүгдээрнгийн ингээд тутгаад солиочж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ тэр чигээрээ салбарны хямралд орчих юм бол ямар нэгэн реформ бах уу? Тэр яригдж байгаа одоо ямар вариантууд байна? За тэр үн тариф тогтоодог нэг юм 5 зохицуулагчтай хороо байдаг. Тэр зохицуулагч нь өөрсдөө төрөөс айлхаар хамаарал багтаа авах хэрэгтэй. Одоо 3 ерөнхий сайд тэгээ 2 нь болохоор салбарын байгууллагаас томилогддог. Тэгэхээр эднэрийг хараат туслах. Хоёрдугаарт нь цахилгаан дулааны эрчим хүчний
тийм өрсөд бөөний зах зээл бий болох хэрэгтэй. Тэр нь болохоор одоо бит хийдэг бирчиг. Надад хэрэгтэй нь билүү мөнгө төлж бол. За. Тодорхой төвшөнд одоо байгаагаараа юм төвлөрсөн юм холимог параллел бах. Тэгэхээр тэрийг би одоо ингээд яагаад ч байхад өмнөөс нь яриад байгаа зохимжгүй байна л да. Тэг ямар модель байх вэ гэдгээ диспетчер үндэсний төв гэж байна. Эрчим хүчний яам байна, зохицуулах хороо байна. Тэгээ салбарын байгууллагууд ярилцчихэж шийдлээ гаргаж ирсэн. Тий, энийг одоо шалгуулмаар л байна. Тэгээ үнэ нэмэх нэгэн шийдвэр гарцсан бол одоо тэр хажуугаар нь энэ асуудлаа ерөөсө цалгартуулж болмооргүй санагдаад байна л та тий. За цөмийн энергийн тухай хууль орж ирээд хэлцэгдээ батлагдсан уу? Арай батлагдаагүй юу? Эцсийн хэлцэг рүү шилжсэн. Эцсийн хэлцэг рүү шилжсэн байгаа тий. Энэ дээр одоо энэ зөв би ингээд тэр юу хилцүүлгийг их анхааралтай амьд харсан. Тэгээд тэн дээр болохоор зарим гишүүд чи одоо тэр за шар нунтхаа гаргадсан байгаа хажуугаар нь заавал атомын цахилгаан станц баяр гэдгийг наад хууль руугаа оруул гэдэг ингээд шахаад байх юм билий. Тэр одоо ямар ашиг сонирхол байна? Гэхдээ одоо мэдгүй ашиг сонирхлыг мэдэхгүй юм. Атомын цахилгаан станц барьж чаддаг бол сайн л үсттэй. Үгүй сайн л та тийм. Тэр хууль руу мэдгүй би одоо тэр оруулахгүй. Хууль руу тийм юм оруулдаг юм уу? Тэр чинь тэр салбарын харилцааг зохицуулдаг болохоос ямар 5 жилийн төлөвлөгөө биш бидтэй хууль. За тий. Яг нь би яг дад асуудал чинь сонирхоогүй. Цөмийн эрчим хүчний цөмийн энергийн тухай хуулихгүй нэр нь тэрнээс биш цацар гэдэг ашигт малтамлыг олборлох тухай хууль биш. За тэр утгаараа цөмийн энергийн тухай хууль цөмийн энергитэй харилцаад холбоотой харилцааг зохицуулна гэх юм бол атомын цахилгаан станцын зохицуултын байх нь бол нэрнээсээ ингээд уулан бууж байгаа. Тэгвэл одоо манайгийн төвшин ямар байгаа вэ? Энд бол ерөөсөө энэ холбоотой харьцал байгаа. Дээрээс нь манайхан нөгөө төсөл зориулж хуулийг өөрчилдөг. Тэгэхээр ороонотой хилцээр хийсэн 2 орны ерөнхийлөгч нар хилцээр хийсэн олон жил явж байгаа. Тэгээ энэ асуудал нэлээд тодорхой болсон учраас одоо хуулиндаа ийм өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэд саяны хуулийн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр уран олборлох гэдэг бол Монголд хэрэгтэй. Төсөл зориулж төсөл болгон дээр хуулиа өөрчилдөг юмнаас бол аль болохоор цухтмаар байна. Гэтэ одоо ингээд цаг хугацаа байхгүй зайлшгүй шаардлагатай гэж явж байгаа. Тэрнийг компани тухай хуулийн одоо бүр суур зарчмыг эвдсэн тийм зүйл анги ороод ирлээ гэд гişүүд нэлээ бохомдоод хэлэлдэ. Тэр одоо ямар заалт байсан юм? Компани тухай хуулийн суур зарчим аа. Тий одоо инх төвшин гişүүн тэр бол тэгэд хэлээ шүү дээ. Би буруу ойлгоогүй байгаа даа. Тэр чинь нөгөө юутай холбоотой юм байсан баха. Яг нь цөмийн эрчим хүчний би бодлоо зөвөр нэг ашигт малтамлын юуны зохицуулалт талаас нь жоохон харж өмжилсэн. За. Тэ стратеги орд шүү дээ. Хэмжээнээс үл хамааран. Хэмжээнээс үл хамааран стратеги орд. Стратеги ордын нэг этгээд 34%-аас илүү эзэмшиж болохгүй гэсэн нэг тийм сонин залт оролцсон байдаг. Тэнгүүд тэрнийхээ доотлолт нь төрийн оролцоотой байх юм бол дээрх залт хамаагүй гэсэн байдаг. Тэгэхээр ерөөсөө эн чинь уул уурхайн салбар томхон хайгуулъя гэд нөлөө бүхий орд хайж болох юм бол засгийн газартай хамтарч ажил гэсэн тийм мессежл юм байл. Тэгээ тэр бол миний бодлоор нөгөө түрүүн тавьтар ихэнд ярьжсэн шүү дээ. Эдийн засгийн 80% чинь төр болсон байна гэдэг. Тэгэхээр одоо ингээд тэрийг улам нэмэх гэдэг. Тэрийг улам нэмээд 90% төр болох гэдэг. Уул уурхайн салбар өөрөө төрж ийн гэдэг бол эдийн засаг тэр төр болно гэсэн үг. Эдийн засгийн тогтолцооны араас улс төрийн нийгмийн тогтолцоо явах нь тодорхой. Тэгэхээр бид нар төвлөрсөн эдийн засгтай бол улс төр нийгэм нь бас тийшээ явах гээд байна. Энэ бол ингээд өөр айгүй сериусны асуудал. Хүсмэр юм биш. Тийм шүү. Тэр утгаар нь би нэлээд юу таандсан. Уран бодвол яг
шинэ салбар монголчууд хөгжүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа уран газрын ховор дээр 3 дахь улсын хөрөнгө оруулалт орж ирэх магадлал хамгийн өндөр. Бид нар чинь хоёр өрсөлдөөгөө найр хэсэг хамтын ажиллагаатай ийм ихтгэлцэлтэй боловч дэлхийн ертөнцийн хэсэг баймаар байна шүү дээ. Тийм болохоор өөр оролцоо хэрэгтэй. Татах боломжтой салбар нь энэ л байна. Өөрөөсөө алдаа одоо харилцаа ашигтай байх нь л чухал. Тэгээ дээрээс нь тэр нэг газрын ховор хэлмэд энэ хоёр дээр л одоо өнөөдөр Монгол улс гаднаас хөрөнгө татгал хоёр одоо боломжийн хоёр салбар л энэ хоёр л байх шиг байна гэж тий. За энэ та өөртөө 3 минут үлдсэн байна. Та нэг энийг ялс хариулж ярээ сүүлийн асуулт. Энэ уул уурхайн компаниудаас 34% дайчлан одоо яах гэх юмтай хурааж авах юм уу мэдэхгүй. Одоо нэг тийм юм яригдаад унлаа шүү дээ. Энэ учрал сайд атглаа тийм юм хийх гэдэг. Энэ дээр таны байр суурийг сонсъё. Одоо маркетинг энержи ресурслыг хөрөхөд хэдэр чинь баахан өрөнгө гаргаад юм уурхаа барьцсан байдаг. Ашигт малдуулалтын тухай хуулийн дээр стратеги ордон 34%-ийг хувийн хөрөнгөөр хайгуулсан бол 34%-ийг төр үн төлбөрөөр эзэмшнэ гэсэн байна. Тэгэхээр одоо хуулийнхаа хүрээлэл дээр нэрэж байгаа. Аль хүртэл юуны 34%-ийг эзэмшиж байгаа нь тодорхойгүй. Хайгуул хийгээд нөөц тогтоогоод төсөл бэлэн боллоо. Тэр компани 34% юм уу? Эсвэл хайгуул хийгээд нөөсгээд үйлдвэр барьчлаа тэрний 34% юм уу? Эсвэл үйлдвэр барьчаад дахиад үйлдвэр барьчлаа тэрний 34% юм уу? Үйлдвэр бариад баяжмал гаргалаа. Дараа нь дахиад үйлдвэр барингуудаа бүр цэвэр металл гаргаж бол тэрний 34%. Айл 34 нь мэддэхгүй байхгүй. Айл 34 нь цаашаа явах тусмаа л хөрөнгө оруулалт нэмэгдээд байна шүү дээ. Тэгэхээр мөнхийн 34 давуу эрэхтэй юм гэдэг нь тодорхойгүй. Тийм болохоор 34% дээр хөрөнгө оруулалт тооцохоор их зардал гараад буцаад өөрсдөө өрөнд ороод байна. Бид нар тэр мөнгөө гаргаж чадахгүй байна гэдэг ийм болгоомжлол оюут толгойн туршлагаас болж бий болсон тийм ээ. Тэр болгоомжлоос болоод сая цөмийн энергийн тухай хууль дээр 34%-аас татгалзаад тэрнийхээ оронд нөөцийн төлбөрөө суур тав дээр дахиад 5-аар нэмээд 10 болгох яг го тоон бол байхгүй да хилцээр нь тийм хөлбөр нь биднэрт илүү ашигтай байна. Хөрөнгө оруулахгүйгээр ашигтайч бай ашиггүйч бай юугаа нөөцийн төлбөрөө авч ил байх гэдэг юм руу орж ирж байгаа. Тэгэхээр зэрэг амнаатаа нэмэх гэсэн тийм ирмэлзлэл юм уу? Юуны 34-ийг авах гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр одоо ашигт малтомлын хуулийн ажлын хэсэг гэж бас гарсан. Энэ хуулиар нэг тодорхой болохгүй бол Монголд хин нэгэн хөрөнгө оруулагч орж ирэх гээд би хайгуулыгаа том орд нэгчих юм бол нэгд би 34%-аас илүү эзэмшиж болохгүй юм байна. Хоёрт нь 34%-ийг нь засаг үнгүй эзэмших юм байна. Тэгэхээр би ерөөсөө Монгол руу орж ирэхгүй гэдэг ийм л үр дагавар түргээд байгаа. Тэгэхээр энэ нэг тийм сонин ойлгомжгүй юмыг тодорхой болохгүй бол уул уурхайн салбарч тэр эдийн засагч тэр Монгол улс чинь дэлхийн ертөнцөөс тусгаарлагдах юм руу орох гэж байна. Тийм ээ. Би яг энэ дээр бол тантай яг санал нэг байна те. Одоо арайч тэр гэрмийн маягаар явахгүй байхаа л гэж одоо итгэе та тийм ээ. За баярлалаа. Өнөө нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээд таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тодорхойгүй юм чинь нөгөө хилэлцээр ийн гэж яриад идэв. Тэгээд хилэлцээрийн ширээ өржиж гэх шиг гоё. Бүх тохиолдолд өөр хилэлцээр ийн гэсэн үг байхгүй юу? Бүх төсөл дээр хууль ярьдаг. Бүх төсөл дээр хилэлцээр хийдэг. Тэр тусам тэр хувь хүмүүсийн нөлөө орж ирнэ. Улс төрчдөд нөлөө орж ирнэ. Цаана мөнгө дүр ярих үгүйсэхгүй. Энэ бол ерөөсөө биш. Улс бол хуультай байх ёстой. Хууль нь тодорхой байх ёстой. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай. Мега төсөл гэдэг хоёр засгийн газрын хооронд юу яригдчихсэн, яамдын хооронд юу яригдчихсэн. улс төр гэдэг юм уу Монгол улсын макро эдийн засгийн сарлж гсалтад Монгол орны нэр орно гэдэг нь бол байгаа болохоор ерөнхийдөө үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд оролцох. Монгол орд дүүрэн популистуудад өрсөлдөө олонний дунд
өрөөлөө хүний эрхэлчлэн хууль бусаар шууд халдаж байна. Тусантаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн ерөнхийлөгчөөс санал орж ирээ. Тэгээд үндсэндээ энэ За ер нь энэ 21-р зууны олон улсын харилцаанд олон зоримог алхмуудыг хийх шаардлагатай. 2009 оны 10 сарын 6-нд оюутлогын гэрэл зурсан баггүй.